Өнөөдрийн байдал дээр бол малчт маань бол банкныхаа үндсэн зээлийг дээрэс нь хүүг зараал нэмэл маш их мөнгө зарцуулж байгаа шүү дээ. Энийг нь бол багасгаад байна. Тэ энийг нь бол ер нь бол одоо энэ нэг олон улсад одоо яваад байгаа одоо том зарчим байдгийм байна л да. Одоо энэ хүү гэдэг бол одоо жишээлхэд бүр хасах хүүтэй зээл хүртэл гээд гарцсан шүү дээ дэлхийд дээр дайн дээр. Одоо бид нар чинь дандаа хүү гэж яриад байгаа ш. 8% хүү дандаа нэмэх хүү байгаад байгаа шүү дээ. А одоо бол дэлхийд дээр жишээлхэд одоо энэ жил гарсан хөтөлбөр дайнд бол хасах хүүтэй гэж байна. За би 100 сая төгрөгийн зээл авлаа. Тэгэхэд би буцаага төлөхдөө 98 сая төгрөг төлөх гээд байгаа. Тэгэхээр би 2 сая төгрөгийг би зээлснийхээ хувьд одоо хасагдж байгаа. Ийм одоо тогтолцоо руу хүртэл дэлхийн нийтээрээ яваад байхад чинь бид нар бол энэ хүүнийхээ тогтолцооноос салахгүй. Энэ хүүд одоо ингэж баригдаж улс орн маань энэ өрхүүд бол энэ одоо энэ өрийн дарамтан дээр байж байгаа. Энийг бол бид нар одоо устгахгүй одоо тал талд нь устгахгүй болохгүй юм байна гэдэг ийм бол бодлого барьж байгаа.